Тэр хүмүүс наашаар таамагчсан. За тэгэхээр WhatsApp guys өнөөдрийн бичлэгээр бид нэр ингээд сургуулийнхаа бүх барилгыг ранклах болон хаана хичээл хийхэд хамгийн тухтай байдээ. Өнөөдөр бидний ирсэн барилга бол Finance Trading Lab буюу манай сургуулийн бизнесийн сургуульд ирсэн байна. Одоо энэ дээр хичээлийн их локейшн хайцгаая. Одоо бид нар юун дээр нь үндэслэж дүгнэх вэ гэхээр хэр тухтай, хэр анхаарал төвлөрүүлэх чадвар сайн, хэр гэрэлтүүлэг сайн, хэр саналн тухтай, хэр чимээгүй энэ тав дээр үндэслэж бид нар рейтинг өгнө. За энэ барилгын бол юм доторх тасал бол нэг иймэрхүү юм. За good morning guys. Тэгэхээр бид нэр энд ингээд орж ирлээ. Коллежийн хамгийн гоё юм та нар ингээд онгорхон ангир оршууд бүгдээрээ ямар хичээл хийж болно онгорхойлох юм бол зүгээр оруулж хэлэх боломжтой. Тэнгүүт энэ бол нэг иймэрхүү юм усын хурлын гişүүд шиг ч юм уу те жоохон тойрд сууж юмсан байдал бол нэг тиймэрхүү маань энэ ангийн хамгийн таалагдж байгаа юм. Ширээ тус бүр аутлеттэй байна. Нэг ширээн дээр 4 байна. Тэгэхээр нэг хүүхдэд 2 оногдно гэсэн. Хариуц бол гоё юм. Гэхдээ орж ирээд бол хамар сэв хийдэг нүд хорсдог амар ташуун өрнөжтэй байна. Яг шивэртэй бантны өрөөний дотор байшиг амар хэцүү үнэтэй байна. What the fuck is this? Энэ юу юм бол? За би ингээд юу нэг энэ чинь ингээд цод хичээлээд гэсэн бол ингээд багаар ингээд энэ зурагтыг одоо хинч үзэх юм те. За багшин зурагтан дээр юм гаргацсан шүү гэсэн чинь. За хойдол зурагтаас хараад юм аа бичээрэй гэсэн чинь ингээд. Эсвэл энэ талтан сод юм болов уу? Бас болох л гэхдээ үн чи шил үлдээсэн юм шүү дээ. За энийг бас ангитайгаа дагалдаж ирдэм юм шиг байна. Жохон зүүчгүй. Тэжгээр харааны шилээсэн байна. Одоо хичээлээ хийж үзцгээ яг үннээсээ real test гэж амар hard working. За би энэ ангид бол би 10-аас би ерөнхийдөө бол 8 хоног лөө амар таалагдахгүй юм. Үнэр нь амар хурцайгаа болохоор амар энэ хевсээ байгаагүй бол эсвэл хевсээ буруу гацсан бол амар хурц өнөртэй болохоор жоохон таалагдсангүй. Бидний дараагийн орлох барилга бол тэр шар музей шиг харагдж байгаа барилга орох болно. Бид манай сургуулийн хамгийн том барилга руу орж ирлээ. Хамгийн том биш байж болох ч гэсэн манай сургуулийн main building руу орж ирлээ. Энэ барилгын хамгийн сонирхолтой юм 4 дахь хортон homeless хүн ийм майхан дотор унтдаг гэсэн тэрийг очиж үзэх болно. Тэгингээ хичээлээ хийх болно. Тэгээд энэ store лифтэнтэй байна. Би дахиад нэг бичлэг бичиж байгаа. Тэрийг удахгүй аплод хийх байх. Тэр бичлэгэнд зориулаад энийг авлаа. Ягаад авч байгааг энэ тэр бичлэгнээс үзээрэй. Энэ хичээлийн хэнийг хэцүү юм чимээ гаргаж болохгүй. Тэгээд бас амар цүрээ чинь бас дээрээс нь ширээ сандал нь яг юм хоолны заалны сандал шиг байгаа болохоор амар тухгүй байна. Хичээл хийхэд бол үнэхээр тохиромжгүй байна. Тэгэхээр би нэг 10-аас 4-ийг өглөө хичээл хийгээд бол үнэхээр тохиромжгүй. Гэхдээ very pretty, амар гоё natural sunlight and everything. Bye bye. Манайх ер нь ихэнх шалгалтуудаа яг тэр хажууд main auditorium дүүдэг байхгүй юу? Тэгээд орхосоо маань энэ хүний ингээд хөлийг барих юм бол ингээд лак өчтдөг, ярьдаг. Дараагийн шүүмжлүүлэх барилга бол Finance хэлсэн болохоор амар хүүхдүүдтэй. Бид хоёрын хойно нэг хүүхд хичээл хийж байгаа болохоор жоохон чимээгүй гэж бодож байна. Тэгээд хичээл хийж хэлцгээе. If you vibe don't hit you, people who ride with you, get it live, who can paint that. Би яг хичээл хаа нэг юм би сабмитлаагүй юм шиг санагдаад байна. Bruised up got stitches, bring them back to their senses. Сайн бичлэгийн хийж сууж ирсэн чинь бүгд орж ирээд packaging lemon ginger tea, rice krispies, candy cane, эдэн чихэр бай. Oh my god, that's so cute. За энэ барилгад бол би 10-аас 9-ийг өглөө ягаад гэвэл би маш амжилттайгаар юмнуудаа хийж дуусглаа. За одоо бид хоёр Papadakis руу орох гэж байна. Маш questionable нэртэй байгаад Papadakis гэдэг юмсан. Чи хаана хичээл хийж байгаа гэдэгс чи Papadakis гэж. За тэр чи яг уу. Энэ барилга бол маш cool барилга. Энд чинь болохоор science-ийн барилга болов уу? Science-ийн хүмүүсийг хичээлээ авдаг барилга байна. Усаар тэгжээдэг амьд цэцэг байна. Би та нар жоохон шатаар гарч жоохон үзүүлээ. Энд сурдаг байх юм бол энэ бол нэг иймэрхүү хараг. За энэ хоёр бол энэ ангид болцож байна. Одоо хичээл хийж болох газар хайцгаая. За энэ барилгад би 10-аас 2-ыг өглөө ягаад вэ хичээл хийх болох газар ерөөсөө ч нүдэнд харагдахгүй нэм амир эрэл хайгуул хийлгэж хичээл хийх газрыг олгох юм бол энэ барилга хэцүү л юм. Энэ хевслүүд үнэхээр сайхан юм байна. Яа. Одоо номынсаа орцгоё. Агашаагүй. Би одоо номоо буцаатай. Doing this. What's up? And I believe I have another book that I requested and it should be ready.
No, but I have it in my room. Cover нэрчмэн. Хүмүүс амгаа. Энд чинь нэг таалагдахгүй байгаа юм. Ерөөсөө юу алхаа? Зай алхаа. Бүгд зүр амар суусан мэт. Дээшээ гаруул санал ширээ олж магадгүй. Гэхдээ ингээд том ширээтэй ингээд олуулаа сууж болох ширээ ерөөсөө байхгүй байна. Тэр нь ерөөсөө таалагдахгүй байна. Би энэ гадар 10-6 өглөө би энэ барилгын галын дохиог наймаас нь очиод дуугаргаж исэн. Тийш яваад нэг хаалга байдаг хгүй юу? Тэр хаалгыг ингээд би шаттсан болов уу гэж бодоод би лифтээр 4 давхар руу гарах гээд гисэн чинь лифт наймаас нь 2-2-ын л тавьчихсан. Тэгэхээр би тэгвэл шатаар нь 4 давхар руу гарч игээл нэг хаал онгойлгосон шууд үе гэд энэ барилганы бүх галын дохион дуураад тэгээд тэр нөгөө нэг юу л байсан юм бэ л дээ. Emergency exit-с л юм байл л дээ. Тэгээд би буцааж хаагаад тэгээд биш зүхтаад тэгэл мэдгүй яасан юм байгаа мэдгүй тэгээд энэ барилганаас би жоохон травматай болохоор би жоо орж ирдэггүй. Энэ үрээд ингээд миний бичлэг дуусч байна. Thank you guys for watching. Goodbye.